2026 онд YouTube дээр хандлт авах өмнөхөөс арай амархан болсон. Миний бодлоор. Шалтгаан нь өмнө нь YouTube бичлэгний чинь таг, бичлэгний нэр, YouTube-ийн чинь subscriber-ууд ямар бичлэг үздэг. Тэрэн дээр илүү анхаардаг байсан бол одооноос YouTube-ийн чинь бичлэгний чанар, YouTube-ийн чинь бичлэгний утга санаан дээр илүү анхаардаг болсон. Тэгэхээр шинээр нэгдэж байгаа YouTube сувгуудад хандлт авах илүү амархан болсон гэсэн үг миний бодлоор. За, YouTube дээр мөнгө олох хоёр арга байдаг. Sponsorship YouTube-ийн үзэлт гэж бодож байгаа бол маш том эндүрэл. YouTube дээр энээс хамаагүй илүү үр дүнтэй, хамаагүй хэмжээний мөнгө олох хамаагүй амархан арга бол зөндөө байгаа. Тэдгээр аргуудыг өнөөдөр хэдүүлээ ранкинг. 3 шивэлтүүрээр. Эхнийх нь энэ аргаар хэрэг хэмжээний мөнгө олох боломжтой юм. Хоёр дахь нь энэ аргаар мөнгө олох амархан юм уу, хэцүү юм уу? Гурав дахь нь энэ мөнгө олж байгаа аргаараа удаан хугацаанд тогтвортой мөнгө олох боломжтой юм. YouTube-ийн үзэлтээс эхлэе. За, дан ганц YouTube-ийн үзэлтээр мөнгө олох. YouTube-ийн шаардлагыг нь хангасан тохиолдолд YouTube сувгчин 1000 subscribe-тай 4000 watch hours-тай болсны дараагаар 1000 үзэлт тутамд YouTube-ээс тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Монгол улсаас бичлэгийг 1000 үзэх юм бол миний бодлоор $1. Тэгэхээр амьдралд хөрөлцгөөс хэмжээний мөнгө олохын тулд бичлэг болгон ч 100000-аас 20000 үзэлт авах шаардлагатай гэсэн үг. Миний хувьд энэ бол маш хэцүү. Одоо 300 өдөө бичлэгийг YouTube сувг дээр хийсэн. Эдгээр бичлэгнүүдээс миний бодлоор бол 10-аас бага хувь нь л 100000 үзэлт авсан баг. Тэгэхээр миний хувьд бол энэ асар хэцүү. Тэгэхээр хэдүүлээ YouTube-ийн үзэлтээр орлого олох энийг хамгийн муу ранк буюу F дээр тавина. За, дараачих нь болохоор YouTube crowdfunding. YouTube-ээр хандив авах. Одоо жишээ нь кино товчлол, зарим нэг кино товчлж байгаа YouTube бичлэгнүүдийг харахад бичлэгнийхээ дундуур нь хаан банкныхаа таасыг харуулангуудаа хэрвээ та нар миний контент таадагч байгаа бол хандив илгээгээрэй. Нэг сэрэ тиймэрхүү юм харсан. Энэ бол аимшигтай үр дүнгүй балаа арга. Яагаад вэ гэхээр одоо чинь YouTube-ийн чинь бичлэгээ 100,000 үзлээ гэж бодоход үсрээд 20-30 хүн хандив явуулах баг. За, тэгээд тэр 20-30 хүн чинь их хэмжээгээр хандив өгнө гэж байхгүй. 5-6,000 төгрөгөл банкны чинь даас руу явуулах баг. Тэгэхээр энэ чинь яаж ч бодсон амьдралд хөрөлцгөөс хэмжээний биш цагийн гарц. Тэгэхээр хэдүүлээ YouTube crowdfunding-ийг F дээр оруулна. За, тэр дараачих нь болохоор YouTube sponsorship. Монгол YouTuber-уудын хамгийн түгээмэл мөнгө олдог арга нь. За, YouTube sponsorship-ийг хэдүүлээ C дээр оруулна. Одоо жишээ нь Gramix, Chami, Zalbo TV хэдэн 100,000 subscribe-тай YouTube сувгууд ямар нэг компани бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад хариуд нь sponsorship авдаг. Зас увчтааныхаа хөлсийг авдаг. Тэгэхээр тэдгээр спонсоруудад тоогдохын тулд YouTube сувгч маш олон subscribe-тай байх шаардлагатай. Тэрнээс гадна YouTube сувгийн чинь бичлэгний сэдв маш чухал. Одоо чинь гар утасны дэлгүүртэй хүн байлаа гэж бодоход бараа бүтээгдэхүүнээ сурталчлахын тулд нэг бол гар утасны тухай контент хийдэг, нэг бол одоо тогтмол влог хийдэг тим ютуберийг сонгох болов гэж бодож байна. Тэгэхээр нэгдүгээрт байнга спонсоршип олдоод байхгүй, хоёрдугаарт нь YouTube сувгч маш их subscribe-тай байх ёстой учраас энэ чи хэлцүү. YouTube сувга тэр төвшөнд хөгжүүлэх шаардлагатай цаг хугацаа орно гэсэн. Тийм шалтгаанаар C дээр орж байгаа. За, дараагийн нь болохоор YouTube paid membership. Энэ бол миний гол мөнгө олдог арга. Хэдүүлээ энийг S дээр тавина. Ягаад гэвэл би мэдээж S дээр тавьсан аргаал сонгосон учраас. За, тэгээд энэ нь ямар учиртай юм бэ гэхээр та нар YouTube-ийнхаа чаналын төлбөртэй гишүүнчлэлийг үүсгэж болно. Миний хувьд бол Telegram дээр мини аппликейшн үүсгээд тэгээд энэ мини аппликейшн сарын 100,000 төгрөгийн төлбөртэй болгоцсон байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр хэрвээ би бичлэг болгоныхоо доор энэ мини аппликейшнийхаа линкийг тавьдаг. Тэгэхээр миний бичлэгийг үзээд хэн нэгэн хүн миний YouTube сувгийг дэмжихийг хүсэх юм бол энэ мини аппликейшн дээр гишүүнчлэлээ худалдаж авна. Хариуд нь би миний веб 3 салбарт
зохион бүтээж байгаа дижитал бараа бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх боломжийг олгож байгаа. За ямар бараа бүтээгдэхүүн байж бүтээсэн бэ гэхээр одоо жишээ нь Binance Dry Test application байгаа. Binance дээр та нар өөрсдийнхөө жинхэнэ мөнгөөр арилжаа хийх оронд зүгээр тест мөнгөөр 19,000 Америк доллар нь бол жинхэнэ мөнгө биш тест мөнгөөр арилжаа хийгээд чиний крипто арилжааны чинь мэдлэг жинхэнэ арилжаан дээр мөнгө бол чадах юм уу чадахгүй юм. Тэрийг эрсдэлгүй арга замаар туршид үзэж болно. Тэрнээс гадна би AI зохион бүтээж байгаа. Одоогийн байдлаар крипто арилжааны AI-г хийж байна. ChatGPT, Gemini эдгээр өргөн хэрэглээний хиймэл оюуханаас ялгаатай нь миний хиймэл оюухан маш их хэмжээний крипто арилжааны датаг суулгасан байгаа. Тэрнээс гадна та нар энэ хиймэл оюуханаас биткойн маргааш өсөх юм уу, унах юм уу, крипто зах зээл, крипто валют гэж юу юм бүх зүйлүүдэд тгээс эхлүүлээд заалгуулах боломжтой. Нэгэсэндээ багш крипто арилжааны чинь багш болж чадна. Крипто арилжааны чинь асуултуудад хариулт өгч чадна. Энүүгээр даваа талтай. За ингээд миний хувьд YouTube сувгийнхаа дэмжигчдэд санал болгож байгаа зүйл маань энэ та нар өөр зүйл бас санал болгож болно. Одоо жишээ нь би сүүлийн үед нэг шинээр гарч ирсэн зүйлийг ярьж өгье. Аимшигын зохиол уншдаг YouTube сувгууд аимшигийнхаа зохиолыг хэд хэдэн төгсгөлтэй болгоод тэгэнгүүтээ аимшигийнхаа зохиолыг дуусгах явцдаа хэрвээ та нар өөр сайн төгсгөлийг нь мэдхийг хүсэх юм бол муу төгсгөлийг нь мэдхийг хүсэх юм бол миний төлбөртэй чанал руу ороорой ч юм уу те. За энэ бол зүгээр л нэг энгийн жишээ. YouTube-ийн чинь дэмжигч болсон хүмүүс та нар юу ч өгч болно, хамгийн гол нь тэр өгч байгаа хариуд нь өгч байгаа зүйл чинь л тухайн хүнд хэрэгцээтэй, үнцэнтэй байх ёстой. За энэ аргаар бол маш их хэмжээний мөнгө олох боломжтой. Одоо миний YouTube-ийн дэмжигчдийн сарын гишүүнчлэгийн төлбөр нь бол 100,000 төгрөг Монгол мөнгөөр ойролцоогоор хэрвээ 10 төлбөртэй дэмжигчтэй болох юм бол энэ чинь сарын сая төгрөг, 100 бол 10 сая төгрөг, 1000 бол 100 сая төгрөг. Тэгэхээр тогтмол мөнгө олох боломжтой. Сар болгон хүмүүс мөнгө төлж байгаа. Ерөө YouTube-ийн чинь контент улам чанартай, YouTube-ээрээ үзүүлж байгаа бичлэгч улам үнцэнтэй болоод авах юм бол хүмүүс дэмжил сар болгон мөнгө төлөөл байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ бол яахын аргагүй яаж бодсон S-tier мөнөөс мөн. За дараачих нь болохоор sell product and service. Хэдүүлээ энийг би дээр оруулна. YouTube-ийг зал сурталчилгааны хэрэгсэл болгоод өөрсдийнхөө бараа бүтээгдэхүүнийг үзүүлж байгаа үйлчлэгээ сурталчилгахыг хэлж байгаа. Зарим нэг фитнес YouTube сувгууд фитнесийнхаа бичлэгүүдийн дундуур нь хэрвээ та нар миний гаргасан фитнесээ сургалтыг худалдаж авахыг хүсэх юм бол энэ вебсайт руу ороод миний бичлэгний доорх линкээр энэ вебсайт руу ороод худалдаж аваарай. Нэг энгийн жишээ бол энэ. Та нар сургалт зарж болж гэн эсвэл лого дизайн хийж чаддаг юм бол хүмүүст лого дизайн хийж өгөөд мөнгө олж болж гэн нөгөө лого дизайн хийдэг Fiverr-ийнхаа профайл линкээ бичлэгийнхаа доор оруулчихдаг байхгүй. За энэ аргаар мөнгө олохын тулд маш их хэмжээний subscribe шаардлагатай бас YouTube-ийн чи subscribe хийсэн хүмүүсийн итгэлийг нь олох хэрэгтэй цаг хугацаа орно. Тэгээд энэ бол харьцангуй өрсөлдөөн ширүүн зах зээл. Тэгэхээр миний хувьд нэгдүгээр цаг хугацаа орох учраас, хоёрдугаарт нь их хэмжээний subscribe шаардах учраас, гуравдугаарт нь тийм учраас ерөнхийдөө бол би дээр оруулж байна. Их хэмжээний мөнгө олох боломжтой. Гэхдээ хүмүүс нэг л удаа мөнгө төлнө. За дараагийн нь болохоор YouTube-ийн affiliate marketing-ийн хослол. Хэдүүлээ энийг A дээр оруулна. Affiliate marketing гэдэг нь бусдын бараа бүтээгдэхүүнийг сурталчлаад чиний зан сурталчилгаанаас зарагдсан бараа тооцоолох бүрийн нийт үнэн дүнгийнхэн тодорхой хувийг ашиг болгож авдаг бизнес модель эхэлж байгаа. Одоо жишээ нь би нэг PI network гэдэг зүйлийг сонссон. PI network бол одоо crypto airdrop платформ. PI network дээр хамгийн эхэлж элсэж орсон хүмүүс, хамгийн эхэлж элсэж ороод маш олон хүмүүс өрсөн тэдгээр промотерууд нь одоогийн байдлаар бол санхүүгийн хэрэгчлэлд хүрцэн явж байгаа аль хэдийн.
Энэ бол амар амархан ердөөсөө PI network руу ороод PI network-ийн тухай цуврал бичлэг хийгээл бичлэг болгон дээр PI network-ийн нэг юм зааж өгөөл тэгэл хүмүүст яаж PI network-ыг ашиглахын тэрийг зааж өгөөл болоо ийм амархан энэгээр их хэмжээний мөнгө олох боломжтой affiliate хийж болох бараа бүтээгдэхүүний сонголт бол маш өргөн байхгүй. Та нар PI network дээр affiliate marketing хийж болж байна. Та нар Beat бараа бүтээгдэхүүн дээр affiliate marketing хийж болж байна. Та нар ямар нэг хүний онлайн сургалтын дээр affiliate marketing хийж болж байна. Тэгэхээр affiliate хийх бараа бүтээгдэхүүний сонголт бол асар өргөн. Гэхдээ ямар бараа бүтээгдэхүүн сонгохоос чинь бүх юм хамаарна. Тэр бараа бүтээгдэхүүн чинь худалдаж авах зах зээл нь хэр байдгийг. Тэр бараа бүтээгдэхүүн чинь ингээд ерөөхдөө бол бараа бүтээгдэхүүнээс хамаарна. Нэгдүгээрт миний бодлоор affiliate marketing дээр ерөөхдөө бол бараа бүтээгдэхүүнээс л хамаарна. Миний хувьд PI network-тэй адилхан өөр нэг network-ийг affiliate хийжсэн энэ YouTube сувг дээр ойролцоогоор нэг 6-7 мянган subscribe-тай байсан баг тухай үед миний YouTube сувг. Бараг бичлэг болгон дээр л би чинь 200-аас 300 Америк долларын commission авдаг байсан. Тухайн үедээ бүр эд оргил үедээ. Тэгэхээр энэ бол яахааргүй их хэмжээний мөнгө болох арга бол мөнөөс мөн. За ямар ч хэдүүд энийг зүгээр л A дээр оруулах гэх. За дараагийн нь болохоор AI YouTube сувг. Одоо 2026 он сүүлийн үед хүмүүс хиймэл оюун ухаанаар YouTube-ыг автоматжуулж байгаа. Нэг жишээ дурдах юм бол хиймэл оюун ухаан чиний өмнөөс бичлэг хийгээ тавина. Ямар бичлэг хийхээ судалгаагаа хүртэл хиймэл оюун ухаан өөрөө гаргана. Тэгэхээр чиний хувьд бол зүгээр хиймэл оюун ухааныхаа тохиргоог хийгээл 24 цаг ажиллуулж орхиол болоо гэсэн үг. Гэхдээ одоогийн байдлаар хиймэл оюун ухаанаар YouTube сувг нээж байгаа хүмүүс бол хар мянгаар байна. Энэ дээр өсөлтөө асар ширүүн. Тэгээд Gemini, ChatGPT, Grok Cloud эдгээр хиймэл оюун ухаанууд юм бодох арга нь адилхан байхгүй. Эдгээр чинь ерөөдөө ямар бичлэг хийх юм тэр тухай бодохдоо яг л нэг хөвшмөл алгоритм ашиглаж байгаа. Тэгэхээр хиймэл оюун ухаанаар YouTube сувг нээж байгаа бүхий л YouTube бичлэгнүүдийн ерөнхий байдал нь адилхан байгаа байхгүй. Эцэг айгу over saturated болчихж байгаа. Тийм учраас. Тэгэхээр нэг жилийн өмнө хиймэл оюун ухааны YouTube сувг нээсэн бол бүтэх магадлал өнөөдөртэй харьцуулахад 100 их байсан болов уу гэж бодож байна. Тэгээд хиймэл оюун ухааны салбар бол угаасаа цаашаа хөгжөөл явна. Одоогийн байдлаар ийм байдалтай байгаа ч гэсэн. Тэгэхээр хэдүүлээ зүгээр л AI YouTube сувгийг C-дээр оруулж байна. Өнөөдрийн байдлаар, одоогийн байдлаар бол C-дээр байгаа. Ирээдүйд S-дээр очих магадлал өндөр. За ингээд өөрийнхөө мэддэг бүхий л YouTube-ээр мөнгө олж болох аргуудыг ранк хийлээ. Та нар бас надтай адилхан бичлэг хийж болно. Дараач байгаа бичлэгээр уулзъя. Peace.